хавдар судлалын нэгдсэн эмнэлгийн онцлог юу вэ? Мэргэжлийн өндөр түвшний цогц нэгдсэн эмчилгээ, бүрэн эдгэрэлт, өвчтөнд ээлтэй эмчилгээ. Бодлогын хувьд ч зөвхөн өвчтний эрүүл мэндийг эрхмэлдэг СЭМ эмнэлэг. Хавдар судлалын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг танд танилцуулъя. Хавдар судлалын нэгдсэн эмнэлгүүд донд дотоодод төдийгүй гадаадд тэргүүлэгч СЭМ эмнэлэг. Албан ёсны магадлалын итгэмжлэлийг харахад мэдэгдэж байгаа юм. СЭМ хавдар судлалын нэгдсэн эмнэлгийн үнэлэлт үзүүлэлттэй танилццгаая. СЭМ эмнэлэг нь эрүүл мэндийн яамны үнэлгээний хүрээлэнгээс тогтоосон хорт хавдрыг эмчлэх эмчилгээний шатлалт өндөр түвшний үр дүнг тогтоож чадсан. СЭМ хавдар судлалын нэгдсэн эмнэлгийн ИЧ-1 удирдах их эмчээс СЭМ эмнэлгийн эмчилгээний чиг хандлага, эмчилгээний талаар сонсцгоё. 통합 암병원만의 특 장점이 있다면 어떤 게 있을까요? 치료를 하다 보면은 Хавдрын эмчилгээний явцад тархлаа эрс мууддаг ба биеийн тархлааг хэрхэн сайжруулах тухай эргэцүүлэх болдог. Тиймд бид цогц ангаах ухаан хэмээх ойлголтын хүрээнд өрөнд орны ангаах ухааныг хослуулсан. Энэ аргачлалыг төлхөө шинжилэн хэрэгжүүлж бүрэн дүүрэн эмчилгээгээр өвчтний бүх биеийг тэнхрүүлэн эдгийхийн төлөө чармаан ажилладаг. Эмчилгээний үйл явцтай танилцъя. СЭМ хавдар судлалын эмнэлэгт анх үзүүлж буй хүн эхлээд биеийн тархлаатай холбоотой зөвлөгөө авна. Ерөнхий мэдээлэлд үндэслэн мэргэжлийн олон талаас эмч нар зөвлөлдөн шийдвэрлэх эмчилгээний аргачлалыг боловсруулдаг. Хорт хавдрын эмчилгээг үр дүнтэй хийлгэн даван гарахад дэмжих үйл явц юм. Тархлааг дэмжих сайжруулах нь нэн чухал суурь үндэс юм. Тиймд СЭМ хавдар судлалын нэгдсэн эмнэлгийн тархлааг дэмжих эмчилгээний систем гэж юу вэ? Ерөнхийд нь 5 төрөлд ангилж үздэг. Эдгээрийн төлөөлөл халуун төнүүрт эмчилгээ нь химийн болон цацраг идвэх туяаны эмчилгээтэй хамт уялдуулдаг. Энэ нь хорт хавдрын эсийн өсөлтийг хязгаарлахад томоохон нөлөө үзүүлдэг. Мөн эсэн дэх хүчил төрөгчийн эргэлт эрчимдснээр цацраг идвэх туяаны эмчилгээний үр дүнг дэмждэг. СЭМ эмнэлгийн уламжлалт ангаах ухааны хөтөлбөр нь өвчтний бие эмчилгээнд бэлэн болоход маш чухал үүргийг гүйцэтгэж байна. Ялангуяа уламжлалт ангаах ухааны эмчилгээ нь тархлааг сайжруулах тан, зүйн өнөр гэх мэт эмчилгээгээр шинж тэмдгийн илрэлтийг дэмжихэд олон төрлийн уламжлалт аргыг ашиглаж байна. Нэгдсэн цогц эмчилгээнд орчин цагийн ангаах ухааны химийн эмчилгээ, цацрагт идвэх туяаны эмчилгээтэй хослуулан мэс заслын бус аргаар эмчилгээний үр дүнг нэмэгдүүлж байна. Тархлааны системийн үзүүлэлтийг үндэслэн салбар бүрийн мэргэжилтнүүд нэгдэн хамгийн зөв зохистой эмчилгээний аргыг хайн зөвлөлдөн хуралддаг. Хариуцсан удирдах эмчийн эмчилгээний тодорхойлолтоор санал солилцсон зөвлөлдснөөр хүн бүрт нийцсэн эмчилгээний аргыг боловсруулдаг. Ганцхан өвчтний төлөө ийм олон хүн хүч цагаа зарцуулна гэдэг үнэхээр гайхалтай. СЭМ эмнэлгийн давуу тал бол нэгдмэл цогц эмчилгээг өвчтний бүрт бүрэн дүүрэн мэдрүүлэх боломжтой эмнэлэг юм. Орчин үеийн мэс заслын арга, химийн болон цацраг туяаны эмчилгээний аргатай уялдуулан явагддаг мэргэжлийн хэсэгтэй танилцъя. Химийн эмчилгээний олон сайн талууд байдаг ч эрүүл эсүүд өгчөж тархлааг сулруулах талтай. Энэ сөрөг үр дагавруудыг бууруулах мэс ажилбар бол дотуур химийн эмчилгээ юм. Химийн тариаг венийн судсанд биш, хавдрын эсэд тижэл өгөгч артерийн судсанд шууд тарьж үр дүнг эрчимжүүлдэг мэс ажилбар юм. Хамгийн анх СЭМ эмнэлэг нэвтрүүлж эхэлсэн дэвшилтэд эмчилгээний арга юм. Олон төрлийн химийн эмчилгээг нэг дор хийж, хорт хавдар үүсгэсэн олон шатлалыг зэрэг зогсоох боломжтой тул илүү үр дүнтэй хавдрын эмчилгээний аргачлал мөн. СЭМ хавдар судлалын эмнэлгийн шин технологид шилдэг хагалгаануудаас дурдвал хэвлийн гялтан хальс перитонитын хорт хавдар, хэвлийн гялтан хальсны хавдар тархалтын хагалгаа, липек болон хайпек нь дурангийн аргаар хийгддэг мэс ажилбар болно. Химийн тариаг
хэвлийн хүндэтгэхийн 42-43 градуст барьж хийгддэг өндөр зэрэглэлийн мис ажилбар юм. Ичэён ихэмж Солонгос улсад анх гардан нэвтрүүлсэн ба өнөөдрийг хүртэл 700 хүнд тус эмчилгээг хийгдсэн байна. Хайпек мис ажилбар нь хавдрыг өгчүүлэх 150% чадвартай эмийн бүтээгдэхүүнийг боловсруулан хэрэглэдэг тул ердийн бүтэн биеийн химийн тариа болон хэвлийн химийн тариаг бодвол өндөр температурт эмчилгээ явагддаг тул гарах үр дүнч өндөр үзүүлэлттэй байдаг. Сэм хавдар судлалын нэгдсэн эмнэлгийн Хайпек мис ажилбар нь дэлхийд дахинд үр дүнгийн үзүүлэлтээрээ тэргүүлж байгаа юм. Хэвлийн усны шимэгдлийн үр дүн болоод өвчтөнд өндөр нөлөө бүхий эмнэлэг юм. Хэсэгчилсэн хавдрыг эмчлэх аргын хувьд хавдрын эсийг богино долгионы аргаар шатаан авах, RFA богино долгион ашиглах ажилбар. Мөн хөлдөөн тарих ажилбар нь олон арван зүг хавдарт байрлуулсны дараа хийг гаргах аргыг ашиглан хавдрын эдийг 80 градус хүртэл эрс бууруулан хөлдөөн эмчлэх арга юм. Тэгвэл хэсэгчилсэн хавдрыг эмчлэх арга болон шин дэвшилтэд эмчилгээний төхөөрөмжүүдтэй нарийн танилцъя. Их сургуулийн эмнэлгийн төвшөнд хүрэх үйц өндөр зэрэглэлийн байгууламж бүтэцтэй Сэм хавдар судлалын нэгдсэн эмнэлэг нь эмчилгээний нарийн аргачлал, шатлалтай олон төрлийн эмчилгээг тодорхой наривчлан, системчлэн боловсруулдаг. Тухайлбал цахим мис, Elekta Infinity, PET-CT системдэр ажиллаж байна. Эрүүлийг хамгаалах эмчилгээний аргачлалд бие сэтгэлийг сэргээх олон төрлийн сургалт хичээлийг хамруулдаг. Өвчтөн эмчилгээнийхаа үр дүнд итгэх итгэлийг өндөрсгөн хийгдэж буй эмчилгээндээ түшиглэн бүх талаар өөрийгөө дайчлах аргачлалын тэнцвэрийг хадгалж өгдөг. Сэтгэлийг уралгаар эмчлэх төв нь сэтгэлээ төвшөтгөн удирдахын аргачлалыг өөрийн болгосноор инээдээр эмчлэх, амьд ургамлаар эмчлэх, хөгжим, урлагийн эмчилгээг өдөр бүр явуулж байна. Сэтгэл зүйн хувьд амар тайван байх нь биеийн аюулгүй байдлыг дагуулдаг тул өвчтөн үйлчлүүлэгч нар эмчилгээний төвийн хамт олон бид итгэл найдвараар дүүрэн байна. Сэм хавдар судлалын нэгдсэн эмнэлэг нь ашгийг бус өвчтний бүрэн эдгэрэл тэдний амьдралд эмчилгээний баталгааг дээшлүүлж өгөхөд бүх хүчин чадлаа дайчилдаг юм. Энд эмчлүүлэн эдгэрсэн хүмүүсийн дуу хоолойноос аргагүй л Сэм эмнэлгийн үр чадварыг харж болно. Шалгарсан цогц үйлчилгээт ангаах ухаан, бүрэн эдгэрлийн эмчилгээгээр хүмүүний амийг хайрлан дээдэлж хэрэгжүүлэгч глобал илгээлтийн эмнэлгийн үүргийг бүрэн дүүрэн харуулагч эмнэлэг юм. Сэм хавдар судлалын эмнэлгийн нийт ажилтан хамт олон өвчтнөө гих халуун сэтгэлээр бүхий л хүчээ дайчлан ажиллах болно.